SV podcast-ийн 2 дугаар төлөвлийн 46 дахь дугаар тэгээд манайха 27 цаг 100 цаг бол аль хэдийнэ ирсэн байна. Тэгээд энэ удаагийн дугаарт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Саран Гэрэл оролцож байна. За, сайн байна уу гашаа? За, сайн байна уу? За, сайхан зуншиж байна уу? Сайхан зуншиж байна уу? Сайхан. За, багшаа өрлөг хүлээ авч ирсэн маш их баярлалаа. Ямар ч сан одоо хичээл намарсан байгаа юу? Одоо бол амарсан байна. За, багш одоо яг аль сургуульд багшилж байна? За, яг хэддүгээр курстэй явж байна? Яг юу хийж байна одоогоор? За, яг одоогоор болохоор би Монголын үндэсний их сургуульд тайзны ярианы багшаар ажиллаж байгаа. Би одоо 2 дугаар курстэй байгаа. Одоо хүүхдүүд маань хойтон одоо 9 сард ирэхдээ 3 дугаар курс болно. Тэгэхээр 3 дугаар курстэй гэсэн үг. Тэгээд тэрүүнээс гадна бас хажуугаар нь их сургууль багшлахын хажуугаар аслагдмал дүүргийн боловсрал одоо нөгөө дунд сургуулиудад бас хүүхдүүдэд боловсрал хүргэх гэсэн зорилготой нэг тийм төрийн бас байгууллага байгуулсан. Тэгээ одоогоор 4 сургууль дээр үн төлбөргүй солонгос хэлний хичээл болон таквондогийн сургалтыг хариуцсан явуулаад ингээд давхар ийм ажил хийж байна. Ашигын ус байгууллага юм уу? Ашигын бас байгууллага. Аль сургуулиуд дээр явж байна? За одоо солонгос хэлээ 107 дугаар сургууль дээр энэ жил нээсэн 17 болон 118 дугаар сургууль дээр болохоор нодлон бид нэр туршилтын журмаар нээж үтсэн. Тэгээд бас яг алслагмад дүүрэгт хүүхдүүд сурыг боловсрыг гэсэн сонирхолтой хүүхдүүд хол тэгээд дээрэс нь янз бүрийн сургалтанд суухад төлбөр үнэтэй учраас тийм ээ. Тэгээд их боломжийн санагдаад энэ жил 107-г энэ жил нээсэн 17 болон 118 байна. 2 дахь жилдээ сая энэ жил сургалтаа бид нар явуулаад сая 30-нд 29-нд хамгийн сүүлийнх хичээлийг ороод төр завсарлаж байгаа одоо 9 сар хүртэл. За багш өнөөдөр бол ярих юм уг нь их байна. Тэгээд даанч цаг маань байгаа болохоор хоёлаас би бас жоохон өсрээд ээж магадгүй шүү те. Тийм болохоор таас ойлгож яваарай. За ингээд юуны өмнө би маш их баяртай байна. Ингээд багш гэдэг өнөөдөр сайхан нэрээр амьсгалсан өдөр болж байна. Ингээд шав маань ингээд энэ нэвтрүүлэгтээ орж өгөөч гэд надаас их олон удаа гуйсан. Маш олон удаа гуйсан. Тийм тэгээ зав зав маанч болохгүй ингэж явсаар хагаад яадаг ч байсан одоо шавийнхаа хийж байгаа ажлыг дэмжин цавтайгаа бас нэг сайхан ярьж сууя гэж бодоод өнөөдөр ирсэн наа гэдэг багшийг урьсан. Багшигаа урьсанд маш их баярлалаа. Хоёрдугаарт би дөнгөж сая одоо төрийн ордонд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх боловсролын байгууллагын багш нарыг авч уулзж гин тэр уулзалтанд суучаад тэгээд ахаал одоо нөгөө шав маань ураад ингээд өнөөдөр бол ийм сайхан багш гэдэг нэрээр амьсгалсан сайхан өдөр болж байна. За тэгэлгүй яах вэ? Ямар ч таныг ирсэнд над ирсэн маш их баяртай байна ш. Тэгэд би ер нь бол танаас хүсэх нэг л зүйл байна. Гоё чөлөөтэй байгаарай. Ягд үл. Би чөлөөтэй байна. Биш нөгөө сошиал одоо энэ нөгөө нэг нэвтрүүлэг маань YouTube дээр тавигддаг те. Сошиалор тавигддаг болохоор хөл нэг телевиз нэвтрүүлэлт өргөдөөл байгаа юм биш шүү те. Багш юу пив уу? За нэг пив задлаад өгчээд байна. За тэгээ. Тий. Халуун байна. Зөвхөн гадаа халуун байна. Энэ дотор халуун яриа өрнөх гэж байна гэж. Энэ бас манай оруулж ирдэг харбин пивний яг нөгөө MB одоо сагсан мөгийн Америкийн сагсан мөгийн MB-тэй хамтарсан. Оо ямар гоё. Харбиныг ер нь та мэдхүү? Харбин пивийг. Багш нь урагшаа явахдаа ганц нэг зүгээр нэг нодлон зүгээр нэг хит хоног амрах гэж явж үзсэн. Түнс урагшаа бол нэг явж байгаагүй. Ер нь бол би чи нөгөө хойно Оросд сургууль төгссөн шүү дээ. Тэгээд ер нь тийм спиртний төрлийн юмнаас гэвэл би багш нь пиав уух юм бол пиав уудаг. Тэгээд дуртай юм маань одоо ингээд өгч байгаа баярлалаа гэдэг энэ ажил би нэг хараадах юм. За манай нэвтрүүлгийн бас ивент итгэж цаадал хамтал харбин брендийн бий байгаа. Та бас нөгөө гүндалаа ер нь гүндалааг анзаараад бол харбиныг рекламадаад байгаа ш таарж байгаа юу? Анзаараагүй юм байна. Тийм үү. Дасгалаа хийгээрээ шаардлагагүй харбин пив уугаарай. Тэгсэн үү. За тэгээд харбин пив бас ер нь бол их зөөлхөн пив юм. Тийм байна. Их зөөлхөн юм байна. Тийм. Зөөлхөн пив байгаа. Зөөлхөн. Тийм байна. За багш тэгвэл өнөөдөр ядаж нэг ганц юу гэлээ гүрүү шиг гэдэг лөө. Гүрүү шиг. Ганц гүрүү шиг пив уучих юм шүү. За ойрын сонин сайхан танаар за одоо яг сайн имээ хийж явах шиг байна те. Яг өнөөдрийн байдлаар бол тий. Яг хүүхэд харж ийн охиныхоо хүүхдийг хараад хичээл маань амарч таарлаа. Тэгээд нэг хэд хоног охиныхоо манай охин Солонгос улсад сурдаг. Тэгээ сая нэг ажиллаар ирчээд явсан. Одоо буцаад нэг сарын дараа эргэж ирэх юм. Тэгээд эргэж ирэхдээ дахиад багыгаа авчрах учраас 1 сар ч гэсэндээ ээж нь харьяа гэд
одоо их авч үлдчихэд эмээгийн ажил хийгээд байж байгаа. Эмээгийн ажил. Бас нөгөө нэг үзэж байгаа зарим хүмүүс бас Монгол Улсын гавьч үуч чинь базар аригч ахын ихнэр гэдгийг зарим мэдэхгүй хүмүүс ээж магадгүй те. Ер нь тий. Яг хөө зүгээр одоо тодорхой хэмжээгээр жоохон мэддэг болсон баг. Одоогоос чи нэг 3 жилийн өмнө гэхэд за нэг 4 жилийн өмнө гэхэд ер нь баг урлагийн дотор хүртэл мэддэг хүмүүс маш олон байсан шүү дээ. Би ч мэддэг байсан. Тий, урлагийн дотор хүртэл мэддэг хүмүүс ч их олон байсан. Тэгээд хоёр жоохон нуугаад байдаг юм уу? Тэр олон жил. Тийм, гэхдээ нэг нууя гэж нуугаагүй нэг зарлийж гээгүй зүгээр л ингээл амьдрал ирсэн чинь мэддэг байсан билээ. Тэг битэр чи их олон жил нөгөө юу яачлаа л да. Монголдо биш бас гадны оронд амьдарчлаа л да. Битэр чи Солонгос тус их олон жил амьдарчихэд ирсэн шүү дээ. Тэгэхээр мэдхгүй байх нь бас мэдүүлээгүй, миний ч буруу, мэдээгүй, тэдний ч буруу гэж. Анх ер нь гэхдээ хэд хоног хэлсэн бэ? Бит хоёр чинь ер нь гэхдээ урлагийн ярьдаг шлог ахыг бүр амар сайхан залуу байсан гэл те. Би хантайгаа 93 онд танилцсан. Нэг гэр бүл болсон нь хэд хоног. Тэгээд 93 онд анх танилцаад тэгэл одоо хайрлахгүй байхын аргагүй хүн байсан. Харин бүрст амар гой залуу байсан гэж байж байгаа. Тэр төрсөн нь сайхан залуу. Одоо би магтахгүй л өөр юм магтах юм бэ тэгээд төрсөн нь сайхан залуу. Хүний хувьд ч гэсэнтэй миний ань ер нь нэгс тийм зөв зан тийм зөв одоо хөвшил ихтэй тийм яалтчгүй хайрлахгүй байхын аргагүй тийм залуу байсан. Тэгээд ер нь их гойлгаагүй суусан да гэдэг. Ер нь л шууд өөрөө нэлээд татагдсан да гэж. Үгүй яг тий би тэр хүн ч надад татагдсан. Тэгээд нэг айхтар гойлгож муулгаал гүйлгэж мөлгөл ингээгүй. Тэгээд зөв хүн байна гэдгийг нь олж харсан. Тэгээд нийлсэн. Та зүгээр ингээд яг тухайн үеийн дурсамжаас хариул анх таны бүр яг тэр хүн яг юунд нь та бүр ингээд татдаг гэд бүр нэг юм мэдрэмж өгдөө шүү дээ. Тэр мэдрэмж нь юу вэ? Амар нууц юм яа. Амар нууц юм байгаа шүү дээ. Юу тэр тийм нууц юм уу? Гүй юм гэсэн. За. Ярихгүй юм. Гоё бас гоё харин төгс юу гоё itu шүү дээ. Надад бол нэг тийм хүний тийм гэр бүлийн хүмүүжил их чухал санагддаг. Тухайн үед бит хоёр ингээд танилцаад дөнгөж танилцаал ингээд эхний ганц 2 удаа нэг сайн байна уу гэж зурж өнгөрчөөд тэгээ би тэгэхэд нэг Ламбагон нулимска кинонд явжсэн. Ламбагон нулимск явжсэн киноны маань гэрэлтүүлэгч Батбаяр гээд залуу одоо ч бидэртэй найзалдаг манай гэр бүлийн найз. Тэр залуу маань чи нэг манай өрөөнд ороод гараад гаж манай өрөө рүү ороодхыг гэдэл нөгөө зургийн завсраар. Тэгэл яг зурагч завсарлаж байсан яваад орсон чинь манай нөхөр сууж исэн. Тэгээд анх удаа биш. Урд нь бол харсан бай. Анх удаа харснаа ярих юм уу? Үгүй яг зүгээр л тэгээд ер нь ярьж чи надаасаа ингэж асуусан шүү дээ нөгөө юунд нь татагдсан юм бэ гэдэг. Харин гэхдээ тэр үед бол анх удаа хараагүй байсан юм байна тийм. Үгүй. За анх удаа чинь ингэж харсан. Би тэр нөгөө урлагийн гавьяа зүтгэлдэн дамдангой хийсэн онон бит хоёрын тоглосон анхны кино байдгийн. Юу вэ? Амилсан читгэл. Тий. Онон ч дөнгөж сургууль төгсөөд ирсэн, би ч дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Би бодохдоо ононгийн бас анхны уран бүтээл байсан баг. Миний хувьд бол анхных байсан. Тэгээд яг тэр кино маань дуусчаад тэгээ үргэлжлүүлээд Ламбагон нулимс уран сайхны кинонд явж исэн чинь тэр нөгөө нэг дуу хийдэг өрөөнд яг тэр кино амилсан читгэр дуу хийж ин гэхлээр би дөнгөж сургууль төгсөж ирчээд 2 дахь кинонд тоглож исэн. Би ер нь дэлгэцэн дээр ямар харагддаг юм бол гэл ингээл бүр өөрийгөө хармаар санагдал. Тэгэл ингээл хаалган сэмхэн онгоолгол орсон байхгүй юу. Тэгэл ороод ингээл аюу зөрөгтэй. Тэр нөгөө юм мэддэггүй хүн чинь аюу зөрөгтэй юм л шүү дээ. Одоо бол нөгөө тэгж болохгүй, ингэж болохгүй гэдгийг аюу сайн мэдчихэж байгаа. Тухайн үед чинь нөгөө нэгдүгээр гал халуун байсан, залуу байсан. Дээрээс нь нөгөө бүх юм аюу сонирхолтой анхных байсан болохоор би ямар ч чимээ гаргаагүй. Тэр дуу хийж байгаа өрөөг сэмэрхэн онгоолгол зогсон чинь манай нөгөө мондгууд ч сухыг ахаас ахгуулаад ингээл бүгд дуу ингээл зогсож ирсэн. Тэгэл тухайн үед би чинь их тэр мондгуудыг араас нараа танихгүй шүү. Тэгэл ерөөс ингээл яг хаалга онгоолгол орсон чинь яг онон бит хоёрын нэг хэсэг байдгийн. Тэгэл би нөгөө тэнд байгаа хүмүүсийг ч мартаал бүх тэр байгаа хүмүүсийг мартаал ингээл амар сэмэрхэн явсаар байгаа л яг баг нөгөө дуу оруулж байгаа жүжигчтэй хамт нэг зэрэгцээл шахав нэг игнэнд ирээд ингээл ангаагаал зогсчихсэн чинь хажуунаас ийм намхуу хөхөн байсан юм гэл нэг гоё хоолоогоор. Тэгэхээр
Тэгээ нэг тийм сэтгэл нэг тийм ямар ч нэг тийм их гоё дууны өнгөтэй тийм гоё дууны өнгөтэй ийм намхан хүүхэн байсан юм гэсэн чил. Тэ намхан гэж хэллээ гэж бодоод ингээд харсан чинь нэг гоё залуу ингээд намайг хараад зогсчихсэн чинь тэгэхэд би анхаарч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөс ингээд хамаг юм ингээд юу харж байгаа гэж бодогдол арай гэж өгн би гайгүй шít гэж хэлээл тэгэл нэг мартагдчихгүй намрын сарнаа шиг би зүгээр тэрэндээс хар хурдаар гараад хаалгыг хагаал зүгээр юу вэ бисаа юу харж байгаа гэж зүгсэн заяа. Гэтэ яг нэг юм анхны харцаар ингээд нэг хараад юм нэг мэдрэмж байсан юм байна тий. Би тэнд базар аригчаа жүжигчин зогсож ин гэж мдээгүй ерөөсөө өөрийгөө л нэг дэлгэцэн дээр харах гэж орж ирсэн байгаа шүү дээ. Урд нь бол би базар аригчаа жүжигчнээ тэр нөгөө бид мартахгүй би чинь тэгэхэд 6 дугаар ангид байсан. Тэгэл хөдөлмөр кино театрын шалыг манай ангийн нэг 5 охин ингээл хичээл тарчаал гоё кино гаргахлаар яадаг вэ гэхээр бид нар нөгөө киноны завсраар газ тэр театрын шалыг угааж өгдөг байхгүй коридорын шалыг дотор шалыг ингээл цэвэрлэгийг нэгээл тэгэн гот бит хийдэг бид тавыг үнгүй үзүүлдэг кинонуудаа тий. Тэгэл тэгж тэр киног үзчихсэн. Шалыг угааж байгаа да. Тийм бид мартахгүй киног тий. Тэгэхэд зүгээр харсан байсан. Тэгтээ тэр үед тэгээд ямар намхан хүүхэн бэ ийм намхан хүүхэн байсан юм уу гэж хэлхийг сонсож гутаа. Тэгтээ би тэр жүжигчин байна ч гэж мдээгүй юм нэлгээд. Киног нь үзэж сууж байхдаа ямар гоё юм бэ энэ Аюш Баатар гэдэг чинь л гэж харж сууж байсан. Жүжигчнэр нь л харж сууж байсан болохоос тэгсэн чинь тэгэл би гараагүйсэн. Тэгэл тэрнээс хойш нэг сэтгэлд нэг тэнд нэг юм гоё хүн байна да гэдэг нэг юм юу орцсон байсан. Одоо нөгөө бодол мэдрэмж орцсон явж байгаа. Одооныхоор бол нөгөө крашлна гэдэг шиг үү? Тийм мэдрэмж орцсон тэгээ явж байгаад тэгээ харин тэр юун дээр Ламбогон нулимс дээр Батбаяр маань өрөөнд ороод ирчихгээд тэгээ орсон базар лог гэрийнх нэрийг лог гэдэг нь шүү дээ. Лог сууж исэн. Тэгэл бид нар жоохон гоё яриа мараа өрнүүлэл ингээд үйдсэн чинь нэг мэдсэн чинь ингээд ганц нэгээрээ гарч 5 зургуулаа байсан. Ганц нэгээрээ гарч явсаар байгаа. Бид хоёр хоёулах нь үлдсэн байдгийн. Гинт ингээд ухаан орсон чинь үе яагаад бид хоёр хоёулах нь үлдсэн байдаг гэлээ гэд. Тэгээ гарцсан чинь хаалган чочтой. Цочлогдсон. Тийм. Тухайн үед чинь нөгөө одооных шиг ингээд шууд уцтаад л дуудах ч юм уу те янз бүрийн тийм юу байхгүй шүү дээ. Цоожлол явсан бол өнгөрөө. Цоожлол явсан бол өнгөрөө. Тэр чинь нөгөө айлд гэрийн уцал гэж байгаа шүү дээ. Тэр үе чинь продюсернаас бүр энтлийн продюсернаас уцаар яриулаад өгч гэл дууддаг. Тийм л холноо одоо нөгөө тийм л холбоотой байсан тэр. За би дөнгөж гарцсан байсан байх. Нэг би гээд ингээд нэг ингээд зүгөө явдаг нэг юу байсан шүү дээ. Тэгсэн чинь тэгээ би яагаад намайг ингээд энд ингээд чамтай хамт ингээд орхиж байгаа юм бэ? Ийм байх ёсгүй. Чи намайг ямар нэгэн аргаар гарга. Би эндээс гарах ёстой. Гэт тэгээ хоёлаа нөгөө хүмүүсээ чи ирчих болов гэж нилээ хүлээж суусан. Тэгэл тэр хооронд би нөгөө ахыг ажигласан л та. За энэ хүн яг ингээ хоёлаа үлдчихэд яг ийм үед эр хүний хувьд ямар зан гаргах нь яах нь гэд ингээд ажигласан өөрөө ч ганц нэг туршилт хийгээд л ингээд дургу байгаа мөртлөө ингээд нэг яах нь гээл хөрхэн инех ч юм уу ингээд хараад яаж хахад бол ер нь бол надад бол их тийм юу гэх одоо нөгөө эр хүнд байх хэвээр нэг тийм сайхан одоо юу гэх юу гэж яах нэг тийм одоо зан чанараас гадна одоо нэг ингэж штэ нэг ойлгохнаа үлдсэн бол ингээл гарын байгаад хамаагүй зөвшөөрлгүй эрхчлөөнд нь алдгаал юм уу те ингээл гисэн өөрийнхөө нөгөө эр хүн гэдэг тэр одоо бяар хэрэглэх гэж юм уу те ямар нэгэн аргаар эсвэл панаалтах гад ч юм уу тийм зан ерөөсө гаргаагүй тийм ажиглагдаагүй ям ажиглагдаагүй намайг ингээл яг юу гэж хэлнэ яг тэрүүгээр ингээл тэр хүн өөрийгөө удирдах чадчихсан байхгүй юу? Би бол өөрт нь таалагдаад байна гэдгийг би ч гэсэн бас мэдэрчил байгаа шүү дээ, мэдэрчил байсан. Тэгэл тэр хүнээс нэг тийм ямар ч гэсэн энэ хүн ямар ч нөхцөлд өөрийгөө эр хүний хувьд л удирдах чадах өөрийгөө ямар ч гэсэн хаанч зүв аваад явчих юм байна гэдг нь л надад маш их таалагдсан. Тэгэл ерөөсөө тэр үеэс эхлээл анх харахтаа л айгүй сонин. Миний суух хүн үү гэж харсаж айгүй сонин. Гэхдээ яг тухайн үед ч юм бол логох бүр амар олон краштай. Одооных бол амар олон хүмүүс ингэж араас нь гүдэг байсан гэсэн тий. Мэдхгүй шүү дээ. Би тэрнийг яаж мэдхээ. Би зүгээр өөрийнхөө харсан арцыг л хэлж байгаа. Цагаа яг би ч гэсэн залуу байсан. Надад ч гэсэн надыг ч гэсэн зөндөө толны сайхан залуучууд гоочлээсэн. Тэгээд би бадраа ахыг бол мэдгүй шүү дээ. Тэр тийм би зүгээр харсан тэр мэдрэмж тэр сэтгэл миний төрсөн тэр юу л байгаа болохоос түүнээс нэг тийм одооных шиг тийм амар ил тод ингээд тэрнийг караашлаад энийг караашлаад эмэгтэй хүмүүс бас тэгж амар зарлаад ингэж мэнгэж бол явдггүйс яг ярьсан ч найздаа ярих ч юм уу тийм ээждээ ярих ч юм уу дотныхоо хүнд ярьдаг тийм л байсан болохоос
одооных шиг ингээл зарлаад би өстой тэрний гараж миний гараж би ч гэсэн одоо амар зоригтой хэлдэг болчиход байгаа шүү дээ. Миний гараж бол тэр гэх. Тийм байсан. Тэгэл тэгсэн чинь харин их олон охтууд хүүхнүүд сэтгэлд нь бас байдаг тийм залуу байсан юм байлээ. Тэгэхдээ тэр хүн намайг сонгосон гэж би боддог. Тэгээ би тэр хүүхнүүдэд яг зүгээр дотроо л би боддоо штэ. Одоо тэг сонголт нь би байсан юм бэ. Уучлаарай гэж боддог штэ. Энэ олон жилийн дараа хэлэхэд дөө. Тийм энэ олон жилийн дараа хэлэхэд тийм тэгээд нэг тийм айхтар 9 шидийн арга хэрэглэж энэ ахыг хажууд байсангүй тий. Тэгэл учрах хүмүүс учирдаг гэдэг шиг тэгээд учирсан л гэж бодож явдаг би. За тэгэд маш гоё харин түүхээ хуваалцсан баярлалаа. Йоо чи нэг надыг ингэж яриулцдаг би энийг яг зүгээр их дотныхоо тийм шавнартай бол ярьж өгдгийн. Ир хүнийг ингэж шалгадсан шүү, багш нь ингэж шалгаж ирсэн шүү. Амьдрал гэдэг бол ер нь бол итгэлцэл дээр тий. Тэр юм хайран дээр явдаг шүү. Нэгнтэй нийлээд нэгнээс салаа дахиад нэгтэй нийлээд явна гэдэг бол одоо их илбэг болцсон байна. Тэгэхээр энэ бол бас их сайхан юм биш шүү. Тийм ээ. Би зүгээр сарай багшаас яг энэ дээр нь бас нэг юм асууж. Одоо та бол сүүлийн бараг 10 жил хүүхдүүдтэй ажиллаж байгаа тий? 10 жил тэрнээс илүү байна уу? Би бид нар чинь 2014 онд Солонгост бид ч одоо их олон жил амьдарч байгаад ирсэн шүү дээ. Тэгээд 14 онд кино урлагийн дээд сургууль жижиг сургууль багшийнхаа хажууд туслах багшаар ороод кино урлагийн дээд сургуулиас эхлээл тэгээд дараа нь Ситид нэг 5 жил багшлаад тэгээ үндэсний их сургуульд 2020 оноос хойш одоо хүртэл тэгэхээр сүүлийн 10 жил тий. Сүүлийн 10 жил. 10 жил ажиллахад одоо ер нь яг тухайн үед ингээд чинь үерхлээ ч юм уу янз бүр боллоо. Өсвөр насны хүүхдүүд ч юм уу үерхлээ гэхэд нэг юм ичиж айж имэж тий нууцаар юм байсан шүү дээ. Одоо ингээ хүүхдүүдийг ажиллах үед таны шавнаар янз бүр юм харагдчих байгаа бах. Ер нь юунд давуу тал байна? За юу нь бас сул тал байгаа даа. Та зүгээр тэрийг ажиллаж ирсэн. Ажиллахаар орох уу? Ер нь бол одооний хүүхдүүд бол сайхан нээлттэй болчих өөрийнхөө одоо үзэл бодлоо тий өөрийгөө бол чөлөөтэй илэрхийлдэг болчих. Бидний үед чинь бол тэгж зоригтой болцсон байна одооний хүүхдүүд. Тийм зориг байгаагүй, ичимхий байсан. Тэгээд тэрэнд их ялгаа байна. Одоо бол тэгэл ингээл чөлөөтэй зарладаг болсон. Тухайн үед чинь бол нуун тэр нэг хайр гэдэг юм чинь тэр нэг бие биендээ татагдана гэдэг тэр нэг юм чинь нандин байгаад шүү дээ. Тэрнийг тэр болгонд ингэж зарлаал, орилол ингээл байлгүй баймар мэдгүй бид нар л тэгж өссөн шүү дээ. Тэгдгүү тэрнийг ингэж сэтгэлдээ хадгалдаг, нүдэндээ төсөөлдөг тийм ээ. Тэрэндээ ингээд хамт ингээд алхаж ингээд ингэж нууж явж баг өөрөөсөө шахуу нууж явж тэгжиж л эцэст нь илэрхийлдэг байсан. Одоо бол арай л бас одоо жишээ нь ингэж их жишээ нэ. Ангийнхаа нэг хүүтэй үргэж байгаа. 3 сарын дараа дараагийнхаа хүүхдэд үргэж байгаа жишээ нэ. Бидний үед бол энэ бол бүр аим шиг байсан шүү дээ. Тэгэх үү? Тийм явдал болов уу? Болохгүй шүү дээ. Энэ чинь төмний нүдэн дээр тийм ээ. Мэдгүй би бол энийг жоохон ойлгодгүй. Гэхдээ одоо орчин үеийн цаг нь ийм болцсон юм да. Гэхдээ яг нөгөө хүүхдэд дуудаад хэлнэ, ярина. За ингэж болдгоо маа, ингэдгийм маа гэд нөгөө охинд нь бол дуудаж ирж байгаад ярих жишээ нөгөө хүүд нь болохоор за сэтгэлийн хаттай байх хэвээр. Энэ бол чамааг бас нэг том сургууль төгсөж гин, тийм ээ? Бас нэг амьдралын том бэрхшээлийг, бас нэг том хар чулууг даван туулах чамд хүч өгч гин. Энэн дээр ингэж хүчтэй байх хэвээр, итгэлтэй байх хэвээр. Готрах хэрэггүй ч гэдэг юм уу те гэд ингээд тухай хүүхдэд нь тохируулаад бас ярина. Ярихгүй л эн чинь би чинь багш шүү дээ. Би чинь эцэг гэхээс нь илүү мэдж байгаа шүү дээ. Одоо тэр хүүхдүүдийг яг үнэндээ бол. Тийм баг. Бид нартай өдрийн бүтэн өдрийн тий бид нар ч одоо сургууль дээр ирээл өглөө 8 цагт ирээл орой 7-8 хүртэл бүтэн өдөр тий би хантайгаа хамт байх цагаасаа илүү цагийг би шавнартайгаа өөрөөхөө төрсэн хүүхдүүд миний охин өнөөдөр 12 дугаар анги төгсөж байгаа. Одоо өнөөдөр хамгийн сүүлж байгаа нь охиндоо 12 дугаар анги амжилттай төгсөнд нь баяр хүргийгээд энэ нэвтрүүлгийг далимдуулаад хэлж юм. Миний охин мундаг байсан шүү. Ирээдүйх нь ажилд нь одоо сонгосон мэрэгжилд нь ий чин дандаа амжилт төсөө сууж байна. Гэт ингээд ийм сайхан боломж дамжид олгосон гэж хэлчихье. За тэгээд тийм одоо тэгэхээр чин төрсэн хүүхдүүдэд хүртэл хайчаад тэд нартай чинь би чинь илүү цаг байж. Тэгэхээр
яг л эцэг их нэмшгэл байдаг. Тэгж мэдэрчийдэг. Тэгээд ерөөс андшгүй болчт юм билээ те. Өглөө ороод ирэхэд за энэ яасан бэ? За энэ хоёр яасан бэ гэж ингээд за энэ надаас юу нууж ийн гэдгийг тэгэл багшаа та яаж мэдээд идэх гэж байгаа юм чинь. Зарим нэг бүр ингээд нууцлцсан мөртлөө нэг мэдрэмжүүд байгаад байдаг байхгүй. За энэ нэг л тэгсэн байна да. Тэрний нь болохоор бүр ингээд болохгүй үед нь хамгийн ихтгэлтэй хөвгтөд дуудаад асан шүү дээ. За багш нэг тийм мэдээд байна, тийм хараад байна. За яг тэгж байгаа те. Та нар дунд тийм байгаа те. Гэт ингээд яг ингээ өөрөө найзтай нь ярьж байгаа юм шиг ярихлаар нөгөөд бол чинь хэлнэ. Тэгээд тэндээс нөгөө хүний мод урлж байгаа даа биш л те. Тэр хүүхдэд яаж зөв үг хэлчих үү, тийм ээ? Яаж зөв чиглүүлэх үү гэдэг л одоо нөгөө гарцаа болохгүй л гүтгэцэн байвал яах юм бэ? Өөрийнхөө мэдрэмжээр яваад очиод нөгөөдөгтэй чинь шууд ярихлаар тийм гэх мэтчлэнгээр бас зөндөл тийм арга барилуд байна. Тэгээ нөгөө урлагийн хүн бас нөгөө бид нар чинь өөрөө угаасаа л урлагийнхан чинь тэр чигээр мэдрэмж байгаа шүү дээ тий. Тэгэхээр биднэрт би зүгээр ингээл багш би чинь жүжигч хүн шүү дээ. Уг нь бол багш шүү дээ. Тэгтэл одоо ингээд багшлаад явж ин би одоо өөрийгөө бол багш болцсон байна. Болж байна гэж дөнгөж л одоо болж байна гэж бодож эхэлж байгаа. Тийм тэгээд тэрэн дээрээс жүжигчин хүн багш байна гэдэг бол бас их азтай хүүхдүүд энэ ангид энэ сургууль урлагийн сургуульд орж ирдэм байх. Их азтай тийм ховь заяатай юм байна. Яг тэгэхээр нэг жүжигч чинь илүү мэдрэмжтэй болохоор ерөөсөө бүх юмд нь оролцож байгаа юм чинь бид нар. Тийм тэгэхээр энэ хүүхдүүд маань бас их гоё урлагийн сургуульд орж ирснээрээ бас багш нараас их олон амьдралын одоо зөв сургамжуудыг сонсдог байх. Зүгээр өөрөөрөө л чи аваад үзэхэд тийм ээ. Тэгэхээр тэр урлагийн сургуульд орж байгаа хүүхдүүд маань бусад мэрэгчлэр сурж байгаа хүүхдүүдээс яг багш нар болго адилхан л да. Тэгтээ бидний мэдрэмж бас арай жоохон өөр хэлсэн тэр хүүхд маань заавал хэлэхгүй биш те. Ингээ өөрөөсөө урдчилж мэдээд идэм билээ хамгийн аимшигтай. Тийм хамгийн аимшигтай. Тэг бүр гайхаа асуудаг шүү дээ. Яаж мэдээд байна багшаа? Яаж мэдээд байна? Тэг яг зүгээр мэдэн шүү дээ гэлтэж байгаа юм. Тэгтээ яг зүгээр ингээ бодглохлоор хайртай болохоор л мэдээд шүү дээ. Тэд чи яг бидний хүүхдүүд болчихж байгаа юм чинь би ч одоо хайрлахгүйхын аргагүй болчихж байгаа тийм. Тэгэхээр хайр гэдэг юм л эндээс ийм юм өгч гинөө л гэж бодож байгаа. Тэгэл юу хавтаа. Тэгээ дээрэс нь бас жүжигчний мэрэгжил гэдэг чинь өөрөө хүн судлах мэрэгжил байдаг тийм. Тэгээд ер нь бол тэр өчнөө олон гэр бүлээс илүү цаг байгаа хүүхдүүдтэй чинь өдрөө нараал за энэ нойргоо анд те за энэ нэг ядаж гэр ортны хэрүүл гарцсан юм шиг байна гэдгийг хадарлаад эхэлчихэж байгаа бах тийм. За тэглэг баг. Чи хоёр чинь хит хоёлаа. Багшаа хоёр байсан шүү дээ тий. Тэгээд тэрнээс гадна багшаа би бас танаас ингэж суучмаар байна. Яг нөх хүүхдүүд дээр гэдэг дээр те. Одоо ингээ олон хүүхдүүд дээр ингээ ажиллаад ирнэ шүү дээ. Маш олон хүүхдүүдтэй ингээ ажиллаад ирэхээр зүгээр танд ингээ жүжигчний талаар асууж байгаа шүү дээ. Хүүхдүүд шантрах, болох за иймэрхүү асуудлууд гардаг баг. За гарнаа мэдээж те. Тэнгүүд за зах зээлийн хувьд би юм ярихгүй. Энэ Монголд зах зээл гарч ирэхээр амжилттай байх үгүй нь бол ярихгүй. Тэр маш олон сургуулиуд байгаа шүү дээ. CT. Соёл урлагийн сургууль, зохиомж те. Гол нь бүгд амжилттай байх албагүйдсэн яг 4 жилийн хугацаанд танаас болон энэ бүх сургуулиас тэр хүн юу мэдэж гараад байгаа. Нийгэмд ямар хүн болж гараад байгаа гэсэн. Яг би заавал бүгдээр мундаг живчин байх албагүй шүү те. Тэ тэнд төгсөөд юу гараад юу урлагийн бүх багш нарын л нэг хэлдэг үг байдаг байхгүй. Эхлээд хүн болцгоо. Хүн байж байгаа л гэдэг. Тэгэхээр ер нь зүгээр ганцхан жүжигчин жиш ингээд хүн чинь өөрөө зөв хүн болчих юм бол амьдрал дээр гараад өөрөө ч гоё гэрэл гэгээтэй амьдрахаар эргэн тойрон гоё гэрэл гэгээтэй байна. Тэгэхээр тэр хэмжээгээр нийгэм ч гэсэндээ гоё гэрэл гэгээтэй байна. Тэгэхээр хүн байна гэдэг чинь өөрөө аюу жоох юмнаас л эхэлт юм байл л те. Их олон жишээн дэр ингээл шавнар дээр харж байгаа. Одоо жишээ нэгнийхээ биеийн өвдөд ирэхгүй байх юм бол зарим нэг нь нөгөөдөг чинь одоо тэр хүүхд нэг жоох хичээл тасалдаг хүүхэд байлаа шүү дээ. Гэтэл тэр өдөр яг ингээд биеийн өвдөд ирээг байхад нэмж муулах жишээ нь те. Гэтэл зарим яг нэг тийм хүн байх гэж оролдоод байгаа нь багшаа би нэг хуцтаатах гэдэг багшаа би нэг тэгээд гэдэг гэд тэгэн гот би тэндээс юу ордог хэлтийн шавнартаа ч гэсэн хэлтийн хүн байна гэдэг чинь ерөөсөө ийм жоох юмнаас эхэлдэг шүү дээ. Яг хот чи тэрэнд дургу байж болно. Тэгвэл яг өнөөдөр өвдчөө твтж яхад нь ядаж сэтгэлийн дэм өгдгүүмаа гэхэд янз бүрийн муу яриа бол ярих хэрэггүй. Чи тэрний муу яриаг ярьсан яриаггүй хүн мэдгүй гэж болно. Гэтэ эн чинь чи өөрөө өөрийгөө хүн байлгаж байгаа л нэг
алхам. Чи тэрнийг муулмаар санагдсан байж болно. Чи тэрэнд муухай юм хиймээр санагдсан байж болно. Гэхдээ өвдсөн байна гэдгийг ойлгоод чи чимээгүй л байх хэрэгтэй. Чи дэмжиж чадахгүй бол тий. Энд чинь л одоо хүн байх. Бүр ингээ хамгийн наазахын жишээ. Ядаж тэнд 4 жилийн хугацаанд бүтээгдэхүүн төгссөн хүмүүсээс бүтээгдэхүүнүүд бол хүн болгоод байна гэсэн үг. Гэхдээ яг ингээд би бол одоо ингэж боддог. Яг үнэ хэлэхэд одоо зах зээлийн үе тэгээ дээрэс нь хувийн сургуулиуд гэдэг чинь миний бодож байгаагаар хэрвээ би миний өсөл бол хэрвээ тэр хүүхд маань жоох урлагийн авьяасгүй тийм ээ. Ер нь бол энэ сургуулийг төгсөөд хайрын зардал болох юм байна да гэж байгаа хүүхдүүдийг бол хэрвээ би чаддаг байсан бол хэрвээ болдог байсан бол бүгдийн за хэрэггүй миний үг гэдэг ингээ эртхэн шиг болиулаад өөр мэрэгжил сонгуулад тийм ээ. Цагийн мөнгөний бол хэмнүүлчмээр байдیں۔ Гэтэл одоо нөгөө зах зээл гэдэг чинь тэгээд би чинь тэр сургуулийг өөрөө байгуулад өөрөө явж байгаа хүн биш шүү дээ. Би өөрөө эдийн засгийн дөрөв явж байгаа хүн биш болохоор тэрэн дээр нь ороод ирсэн хүүхдүүдийг за эндээс тэгвэл юу энэ хүүхдэд байна гэдгийг хайж байгаа. Гэтэ хамгийн эхлээд тэр хүүхдүүд маань за яг юуч байхгүй гэж болно. Гэтэл дуртай л байх хэрэгтэй энэ мэрэгжилтэй. Эсгүй ч гэж болно. Авьяасгүй байж болно. Гэхдээ чин сэтгэлээсээ л дуртай л байх юм бол юуч болд юм бэл. Гэл за да энэ хүүхд чи яанда хайрын цаг нарда гэл бодож итэл тэр хүүхдэд нэг тэрнийгээ мэдэхгүй нэг тийм би жүжигчин болчих юмсан би жүжигчин болмоор байна гэсэн нэг тийм мөрөөдөл тийм нэг дур байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр чин тэрэн дээр нүхнийг хөгжүүлж болт юм бэл. Тийм хүүхдтэйж ажиллахад дурамтай байх тийм. Амар дур тийм урамтай. Тэр яг тийм амар мундаг явахгүй ч гэсэн тэр чин нөгөө дуртай байна гэдэг чин өөрөө цаанаасаа өгөгдөлтөө өөрөө жоохон авьяастай. Гэхдээ би чадах юм чинь би болох юм чинь гэж бодоод явж байгаа хүүхдээсээ илүү үр бүтээлтэй төгсөж байгаа. Илүү үр бүтээлтэй амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөд бэлэн одоо нэг өөрт нь ядаж төрсөн нь сайхан те дуу хоолой бие бялдар тэгээд эцэг одоо нэг байглаас өгсөн бурхнаас өгсөн авьяас нь байгаа хүүхдүүд нэг тийм ганц нэг хүүхдүүд дээр ажиглагдтiin. Тэр зэсмэ их дөнгөж одоо сургуульд орж ирээд ч юм уу сургуульд орохоос өмнө ч юм уу ингээд нөгөө кинонд ороод үзсэн, уран бүтээлд ороод үзсэн хүүхдүүд би угаасаа болдог штэ гэд бодсон хүүхдүүд бас байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм хүүхдүүдээсээ өгөгдөлгүй мөртлөө дуртай байгаа, сонирхолтой байгаа тийм хүүхдүүд нь илүү сураад идэг, илүү өөрийгөө хөгжүүлээд илүү чадварчаад идэг тийм юм байгаа. Тэгэхээр яг урлагийн сургуулиас яг үнэ хэлэхэд тийм штэ. Бид нар бүгдийн жүжигчин болох чадахгүй штэ. Чадахгүй штэ. Би зүгээр өөрийнхөө мэдж байгаа талханд нь хүрэж чадахгүй штэ. Би зүгээр өөрийнхөө мэдж байгаа багш нараасаа сурсан өөрөө хэрэгжүүлдэг өөрөө мэдж байгаа юм а тэр хүүхдэд хэлнэ. Дээрэс нь уг хүүхд маань хинбэ гэдгийг хамгийн эхлээд энэ хүүхдийг яавал урлагийн хүний замаар явж болохоор юм гэдгийг харна. Тэр нь төгхгүй тэгэл одоо нөгөө яг ингээд сууж байгаа нөгөө геометрийн нөгөө теорем, алгоритм юм уу тээжлүүлдэг шиг тээжлэнгүүл тэр төргө бүтэхгүй шүү дээ. Тийм болохоор яг нөгөө хувь хүүхдүүдэд нь тулгуурлаад тэгэхээр хүүхдийг их судалт юм дөө бид нар. Хүүхэд болгоныг судалж байгаа. За энэнтэй жоох ингэчгээд энэнтэй нэгийг дандаа урамшуулад идэг тий. Гэтэл урамшуулах үг нь хэрэггүй хөт байгаа байхгүй. Тэгтээ урам ахгүй л амар унтарчдаг. Тэгэхээр ингээл инээж байгаа л сайхан урамшуулаад нөгөөтг нь урамшуулмаар байсан ч гэсэн нөгөө хүүхд маань жоохон урамшуулаад жоохон магтчих юм бол аюу болон хүүхдийг тэгж би харсан. Гэл нэг гой амжилттай явал эхлэнгууд нь за миний өх өстэй болж байсан. За миний хөө гэлэлчгэр нэг жоохон бие тоох байдал илрээл. Тэгэл за яагаад ч эрт хүнийг магтаж болдгоо юм бэ? Баянг дарж их хэвээр юм байна. Дарна гэдэг чи одоо зодож нүдэл ингээл биш те. Ер нь бол ингээл ерөөсөө мэдэгдэх хэрэггүй багш бол. Болоог байна. Хийсэн байна. Гэл ингээл. Дахиад ажиллах хэрэгтэй. Тий, ажиллах хэрэгтэй байна. Хийсэн байна гэл тэгэл явт юм да. Түүнээс одоо бид нар бүгдийн жүжигчин болгоно гэж юу байхаа вэ те? Ямар ч гэсэн зөв хүн болгоод гаргах чинь зүгээр ингээд их олон юунаас төгсөгчдөөсөө ингээ харж байхад урлагийнхаа замаар яваг зөндөө бол хүүхдүүд угаасаа байна штэ. Тэдрээс за нэг яг үнэндээ бол нэг 10% л жүжигчин болж байгаа. Үлдсэн 90% нэг ангийг 100% гэж бодох юм бол 90% дандаа өөр ажил хийгээ явж байгаа. Гэтэ хамгийн бахархалтай нь яадаг вэ гэхээр нөгөө ер маань ямар ч салбарт очисон, ямар ч газар ажилласан шал өөр байдаг байхгүй юу? Хүмүүстэй яаж ярихаа мэддэг болцсон. Тэр нөгөө мэдрэмж гэдэг юм нь орцсон тий. Хинтээ өнөөд яг энд сууж байхдаа яах вэ гэдэг тухайн салбартаа дандаа лидер нь болцсон явж байдаг. Тэр нь маш их бахархалтай байдаг. Хамт олонны одоо коллектив үүсгдэг болсон тийм шүү. Тэр бас мундаг чадвар шүү. Тийм. Тэрэндээ бол их тийм сэтгэл хангалуун явдаг. Амжилттай явж гин гэдгийг харахад амжилттай явж гин гэдгийг сонсоход
За бас нэг юм байна. Жинзи үе, Z үе гэж ярьдаг шүү дээ. Одоо танаа бид наадгаж бас нэг ялахгүй шүү. Одоо бүгдээр л жинжи Z л байна. За яри хариулъя. Өөр яг одоо та бол 2 дугаар курсын үед байдаг шүү дээ. Яг одоо нэг 10 жил багшилж яг таны анх авч исэн хүүхдүүдээс яг одооний хүүхдүүд чинь харин би надад шал өөр бүр. Яг яаж юу нь ялгаатай байна. За сул тал нь юу вэ? За сул тал нь хариуцлагагүй болсон. За. Хариуцлагагүй болсон. Өөрсдөө тэгэж юм асуудлыг үүрэх чадваргүй. Өсөхгүй. Тийм. Чадваргүй. Тийм хариуцлага үүрэх чадваргүй болсон. Залхуу болсон. Хамгийн аимшигтай. Нийтээрээ юу? Тийм нэг аюу залхуу болсон. Тэгээд дээрэс нь хамгийн аимшигтай нь ном ерөөс унших болсон. Ном ерөөс унших болсон. Ингээл анх багш болол орж хахад яг өнөөдрийн хүүхдүүд ингэж утас ингэж барьдаг байсан байхгүй юу? Ядчил ном бариад суудаг гэсэн байхгүй юу? Одоо байсан л тийм байсан. Гой утас гараад ирсэн байсан тий. Тэгэхэд одооний хүүхдүүд чиг утас барьдаг байсан. Одоо бүр заримдаа 10 жилийн хүүхд чиг арга ядаад бүр ингэж за бүгд утсаа энд өр гэж хагаад зарим нэг бүр ингэ анхаарал төвлөрүүлээд хичээл хиймээр санагдахаараа анхаарлын төвлөрүүлээд санагдахаараа тэгэн гот зарим үед бол тэгэн шүү дээ. За утсаа тавь. Тэгэхгүй тэгэл нөгөөдөл чи ингээл инээж байгаа л доогоороо ингээл анхаарал нь бүгд утастай. Тэгээ би нэг хитэд удаа тэгж хичээл хийж үтсэн. Хураагаад ингээ бүр ингээ сайхан хураагаад бүр тийм дүрм гаргаад. Орой тарахтаа авдаг. Тэгсэн чи айгүй хэцүү юм билээ л дээ. Ядаж л нөгөө доошоо ороод биш нэг гуанзанд ороод нэг хоол идэх гэхэлэр нөгөөдгөрөө тооцоогоо идэг тий. Ингээл нөгөө утсан дээрээс хичээлийн ингээл нэг юм өгчөөд багшаа тэндээс даалгавар харах гэсэн ингээл юм. Яалч бас нэг хэсэг нь болцсон л байгаа байхгүй тий. Тэгэхээр тэднийг тэгж хорих ямар ч үндэс байхгүй болцсон. Тэгэхээр яг би бол дотроо юу хичээж явдаг вэ гэхээр за эднээс хоцрохгүй эднэртэй зэрэг яг эдний сэтгэгүйтэй зэрэг л явах юм шүү. Юм багшийг малалцахад амархан штэ гэж хэлүүлэхгүй л явах юм шүү гэж боддгийг. Тэгэхээр хин хаана яаж ийн гэл ингээл те. Гэхдээ одоо ер нь бол харьцангуй урлагийн сургалт би өөрөөс төгсөөгүй сайн мэдэхгүй байна л да тий. Тэгэхээр харьцангуй урлагийн сургалтын бичвэрийн ажил баг байдгүй. Ер нь бол бид нар чинь бичиг цааснаас их хол тий. Дан оюутнууд маань ч биш. Ер нь би өөрөө ч гэсэн хол байсан. Би чинь зөвлөлт улс гэж байж хахад өөрийгөө ярьчихоо. Яри хамаагүй. Хамгийн гол манай подкастт гол очин л хийн шүү. Үгүй чи нэр амар өсрэж байна гэдэг намайг. Үгүй би самлаач байна. Таны ингээ юм ярьж байгаа зүг холбогчээсэн аахгүй. Тэгтээ хамаагүй яри. Тэгсэн чинь бидний үед ч гэсэн би ч нөгөө тэр зөвлөлт улс байхад би чи Харьковд соёл урлагийн их сургуулийг төгссөн байхгүй юу? Бидний үед ч гэсэндээ нэг амар бичгийн ажил гэж бид нэг бичвэрийн ажиллаар нэг тэгж амар оо шаналгааж байгаагүй, зовоож байгаагүй. Тэгээд бид нар ямар ч гэсэн биеэрээ хийх юмэг те ингээл хамаг тэднийг бол бүгд хийгээд яасан. Тэгсэн чинь одоо бол бид нар их сургуульд бол шаарддаг. Шаарддаг. Яагаад гэхэлэр одоо бүх юм компьютерчсан байна те. Технологичсан байна. Тэгэхээр ядчил хүнтэй 5 үг солихдоо хамгийн аимшигтай нь одоо яаж байгаа гэхэлэр дээр үед чинь бид нар чи их цэгцтэй ярьдаг байж. Юмыг их тийм журамтай ойлгодог гэж. Одоо ч нөгөө мэдээлэл амар их болсон болохоор дандаа дутуу хагас мэдлэгт нөгөө мэдээллүүдтэй тэрнийг өөртөө боловсруулдаг. Нэг тийм дутуу тийм нэг хүмүүс яваад нь штэ. Тэгэхээр яалтчгүй тэрнийг шахаж хийлгүүлдэг. Одоо ер нь бүх их сургуулиуд бичвэрийн ажил гэж хийж байгаа. Бүр төгсөлтийн бичвэрийн ажил гэж байгаа. Тэгэл нэг сэдв үзлээхэд за гэл зохиолчтой ядаж ягаал хуваарлал за чи бүгдийн сайхан судална гэл тэгэл нөгөө хүчин судалснаа өөрөө судална дээрээс нь нөгөө шалгалт явцын шалгалт юм уу те ийм журмаар ингээл яхад бүгдийг суулгаж байгаад бүр хүчээр суулгаж байгаа юм чинь нэгэнтээ өөрөө уншихгүй юм чинь одоо судалсан хүүхдээс ядаж сонсголтой дараа нь нэрээ тэр чинь ярьж исэн штэ гэд тэгж байгаа. Тэгэхгүй бол эдгээр ингэж хайд яг өөрөө л тэгж зорихгүй бол ер нь ингээл бүгдийн нэг тийм мэддэг юм шиг мэддэггүй юм шиг яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол бичвэрийн ажил хийхийг бичиг цаастай оролдохыг бол маш их шахдаг болсон байгаа. Бидний хувьд багш нарын зүгээс. Өөрөө тэр нөгөө ном унших, эссе бичих гэдэг юмнууд чинь одоо ингээ би боддог. Би бас тэр үед байсан байхгүй. Эссе бичүүлдэг байсан те. Ном уншдаг байсан. Эдгээр чинь нөгөө хүний ядаж л нэг өгүүлбэр хэлэхэд хамгийн оновчтой үгийг сонгоход хүртэл тус болдог нэмэр болж исэн байгаа байхгүй тийм болохоор эмэг зэгстэй ярихаас хавлаа тийм болохоор бас бичвэрийн юмнууд жоо эрэхтэй байт юм болоо гэж миний хувьд анзаараад байгаа. Тийм тэр чинь бичгт чинь яадаг вэ гэхэлэр хүн чинь бодно
уншин, судлана. Тэгээд тэр уншсан, судалсан, харсан, үзснээ тархиндаа аваачаад нөгөөдхөө бодож байгаад буулгаж бичнэ штэ. Тэ? Боловсруулж штэ. Боловсруулж штэ тийм. Боловсруулж байгаа учраас тэр хүний тархинд ядаж 100% биш юм а гэхэд за нэг 30%. Би бол нэг 50% гэж хэлж чадахгүй байна. Нэг 30%, 40% хэрвээ нэлээд сайн өгөх юм бол нэг 50% та, 60% та. Тэг үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л өөрийнх нь уншсан, мэдсэн, сонссон юмнуудыг өөрийнх нь тарихаар боловсруулж тэгээд өөрийнх нь гараар бичүүлнэ гэдэг чинь нүд нь харж ийн тийм ээ? Тархин ажиллаж ийн гэдэг чинь илүү урт удаан энэ тархинд нь хадгалагдах тийм юу байна гэдгийг бол одоо бид нар чинь багш хийж байгааг хувьд бол одоо бүр ингээд тэрнийг мэдж ийн, баталж ийн, мэдэрч штэ бид нар чинь. За тэгвэл одоогийн хүүхдүүд маань сул тал нь иймэрхүү байгаа юм байна. Тий. За ажиллаж байгаа давуу талууд нь юу вэ? Давуу талууд нь гэхэлэр одоо нөгөө мэдээлэл их болсон болохоор аюу их мэдээллийг багш нартаа бас хүргэж байна. Бид нар чинь бүгдийг мэддэг хүмүүс биш шүү дээ. Бид нар чинь бас л өдөр болгон суралцаад өдөр болгон бас мэдээл явж байгаа байхгүй юу? Би багш хүн гэхлээр л төгс хүн биш шүү дээ. Тэгэхэд одооний хүүхдүүд маань бас миний мдээгүй мэдээллүүдийг маш их сайн олж өгч байна. Миний мдээгүй юмнуудыг ирж сонирхуулж байна. Тэр нэг аваа шүү дээ. Тэгээд бас нэг яг хөө тэр нь одоо аваа шүү дээ гэж хэлэх нь цаашаа нөгөө амьдралын өртөгч өөр айгу өндөр болцсон тий. Тэгээд ийм байгаа болохоор хүүхдүүд маань бас ажил хийж сурч байна. Давхар ажил хийж сурч байна. Энэ аваа шүү дээ цааш тий. Энэ аваа шүү дээ юм шүү дээ тий. Тэр чинь эцэг эхийгээ бас тий тэр болгон эцэг эхээсээ шаардаад байхгүй болж өгвөл өөрсдөө бас болгочих гээд давхар ажиллаж байна. Гэтэ урлагийн сургуулийн хүүхдүүдийн хувьд бол энэ жоохон хэцүү байдаг. Ягаад гэвэл өдөржингөө бид нар чинь нөгөө чи өөрөө байхгүй бол би юм хийж чадахгүй шүү дээ тий. Тийм учраас заавал хамт байж явах хэрэгтэй. Тэгжиж бид нар тэгжиж урагшаалдаг. Тийм учраас ингээд нөгөө бие биендээ уягдаад ингээд байгаад байдаг болохоор олон цагаар ажиллаж чадахгүй. Ажиллаж байгаа нөхцөл нь болохоор оройн цагаар л ажиллана. Тэгэл маргааш өглөө нь ирэхлээр нөгөөдөг жаахан дутуу нойртой үн чинь ингээд бас айгу зүрх өвдмөр ш. Тэр хэцүү л. Загнаад ах хэцүү. Өөргөлж за иви за миний хүү ядарч байгаа. Унтуулаад хэцүү. Унтуулаад ах хэцүү тийм ээ. Тийм тэгэхээр тэгэл ерөөсөө л их л уян хатан их л ухаантай уян хатан байна гэдэл байнга тэр хүний талд ороод иж бас болохгүй шүү дээ. Юун төлөө би багш гэдэг нэртэй байлаа тийм ээ. За ээж бол яах вэ тэгэл яаж чийсэн хүүхдүүдтэй угаасаа дийлэгддэг шүү дээ тий. Гэтэ багш маань тэгчихгүй явдаа гэдэг харамсал төрүүлчихгүй байх юмсан гэж дандаа хичээж явдаг. Тийм учраас тэгэл айл болохоор л тэгэл ингээл уян хатан байх гад л тэгэл явж байгаа даа багш. За тэгэл байх одоо. За би бас ивент итгэж бас танд дурднаа. Би бас танд бэлэг бэлдсэн байгаа. Энэ гэхдээ яг хөө энэ яг үзмэр шүү зүгээр. Бэлэг нь одоо болоог байгаа. Энэ нөгөө нэг ер нь багшлаа жимсний хэрэглээ ер нь хэрвээ. Жимс хэрэгэд идэв үү? Жимсийг бол харин идэнэ. Идэх үү? Ер нь сайн идэх үү? Тийм. Жимсийг бол сайн идэнэ. Наадхыг чинь би дөнгөж өчигдөр би анзаарсан үү? Би өчигдөр идэж үзсэн. Анзаардгүй байсан байхгүй. Би гэхдээ яг бас нэг амир юм яг ингээд бэлэн бүтээгдэхүүн болцсон юм. Нэг тийм чихэрлэг юмд бол нэг өөрөө тийм дуртай биш байхгүй юу? Им тоодгүй. Яг зүгээр яг жинхэнэ ориг жимсээрээ байх юм бол идэнэ. Тэгсэн чинь өчигдөр ээж дээр очиж байжсэн чинь ээж маань хөрөгчөнд энийг задлаа тавьсан байна. Тэгээл ингээ ажиглаад исэн чинь аваад идээд байгаа байхгүй юу? Тэгээ би яга ээж байгаа ийм юм дуртайг нь ажиглаагүй юм бол доо гэл дотроо тэгээ ээжигээ цаад бүрээр оронгод нь гэлс нөгөөдгийг онгойлгож үзээ ямар амттай юм болоо гэж бодоод нөгөө өөрөө идэх сонир би нэг амар идэж гэж бодог. Гэхдээ амт нь ямар юм болоо гэж амталж үзсэн. Тийм гоё юм байлээ. Тийм. Тэгээд ээж дээр нь дандаа энийг авч өгөх юм байх шүү гэж бодсон. Тийм. Бас яг нөгөө нэг бид нэг айл руу орохдоо л нэг компот, чокобой авдаг шүү тий. Тэгтээ бас манай энэ яг та яг үн юм бэл. Ахмад насны хүмүүс ер нь бол энэ компотуудыг аюулсан худалдаа авалт хийдэг тий. Эдэн нөгөө нэг юм чихэр идэх хүслэмслээ ингэж дардаг юм шиг. Дарахаас гадна эн чинь зөөлөн биш тий. Ядаж шүдэнд нь тий. Тий. Тэрнээс гадна манайх болохоор яадаг вэ гэхээр тиг бүр тусал грамм сахар ороогүй. Тийм. Энэ яадаг вэ гэхээр багшаа энэ гүзэлцний компот шүү дээ. Одоо бит хоёр ор. Тэгэхээр энийг компотыг яаж хийсэн бэхээр одоо тариалангийн талбаас гүзэлцгнүүд түүгээд тэнгүүтлээ тэнд нэг арай нэг жоохон царай муутай гүзэлцгэн ч юм уу те талмалуур тийм гүзэлцнүүдээр нь
жимсний зуурмаг хийдэг. Жимсний сахар хийгээд тэр сахараараа хийдэг компот байна шүү дээ. Тийм болохоор сахар төмс эзэн ч ямар ч асуудалгүй гэсэн. За ийм бүтээгдэхүүн за тэр доолог бол би одоо хүүхэд байхасаа л эзэн доолоог нь хатаасан жимстэй. За тэгээд манай хүүхдүүдийн хамгийн дуртай. Тэгээ бид нэр л бүгд л идэх. Гэхдээ энэ хүүхдээ идэхлээр аливаа ээж нь амсаад гэсэн чинь энийг байвал юу нэдэд ах шинжтэй юм байна. Тий, идээд яг нөө снэк гэхгүй наад. Тийм билээ. Тэгээд мөн юу задал хамтал харбин брэнд тэгээд спонсор байгууллагатаас дурдахад таатай байлаа. Баярлалаа. Багш нэг авчихгүй юу та? За. Одоо хоёлаа нэг дулгач. За би юу л машинтай явж байгаа. Өнөөдөртөө ингэнэ. Би ч юм бол өглөө иртвчүүл шууд уучт. За тэгээд үзээ сууж байгаа хүмүүстэй гэл айгу тоос дөрөх дуртай. Үзээ сууж байгаа хүмүүстэй дандаа инээж аваарай. Тийм. Үргэлж тийм. Яг хөө эргэн тойрон хар бараан яриа хар бараан юмнууд зөндөө байгаа. Гэхдээ стогоод өөрөө л гоё инэм дотроо гэрэлтэй юмыг дандаа зөвтгөж бодож яваарай гэд зөв юмны төлөө гэд. Гэрэл гэгэний төлөө гэд. За баярлалаа. Яа одоо багш тантай яг цуг багшилж байгаа ямар юм хүмүүс вэ? За одоо яг манай сургуульд Монгол улсын тий. Манай хамт олон Монгол улсын гавьяа жүжигчин Төмөр уяг багш маань байгаа. За тайзны ярианы багш соёлын тэргүүний ажилтан Инх Туяа гэж байгаа. Соёл хэсэг төгссөн, соёл урлагийн сургуулийг төгссөн. За соёлын тэргүүний ажилтан Наран Туяа гэдэг одоо манай хөгжмийн дууны хөтөлбөрийг хариуцж аваа. Соёлын тэргүүний ажилтан тийм багш байгаа. Хөгжимчин онлайн багш. Хөгжмийн зохиолч Чулуун соёлын тэргүүний ажилтан Чулуун багш байгаа. За Баасан хүүгээд одоо дээх үед бүр одоо хүүхнүүдийн краш байсан. Тухайн үед од байсан Баасан хүүгээд соёлын тэргүүний ажилтан сайхан дуучин багш маань одоо бид нартай хамт багшилж байгаа. За одоо үндэсний сургуульд гэхдээ дуулаач бэлддэг болсон. Дуулаач бэлдэж байгаа, жүжигчин бэлдэж байгаа хөгжимчин Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Баярмаа гэдэг сайхан дуучин багш маань байгаа. За тэгээ доктор профессор Дорж Давг гэдэг уртын дууны багш байна. За өшөө чинь төгсөө гэж сайхан одоо би хөдөлгөөний тайзны хөдөлгөөний багш манад багшилж ирсэн. Одоохондоо түр чөлөө авцсан байгаа. Төгсөө өгстэйгээ бас олон жил багшлаа да хамт ажиллаа. Төгсөө огш маань бас байдгийн. За өөр соёлын тэргүүний ажилтан Лавга гэж залуу жүжигчин ур чадварын хичээлийг бол орж байгаа. Нөгөө Мягмар Нарангуан ач. Зөв. За өөр одоо мартцсан хүн байх үү дээ. За яг тийм бүжгийн багш маань одоо цуулгад бүжигчин байсан соёлын тэргүүний ажилтан хичээ орлоо гэд сайхан бүжигчин бүсгүй бас багшилж байгаа. Яа тийм ээ зөндөө олон өшөө гэдэг ингээд дурдах юм зөндөө олон багш нар байна. Юу асуух гэдэг зүйл нэг шээ. Одоо нөгөө нэг сургуулиуд байгаа шүү дээ. Сургуультай. Танаа сургууль юугаараа арай өөр юм. Бус сургуулийг та яг бус одоо жишээ нь соёлын урлагийн сургууль багшлаагүй байх тий? Багшлаагүй. Өөр бусад зохиомжид багшлаагүй байх. Багшлаагүй. За гэхдээ танаа юугаар өөр юм? За гэж боддtiin да. Гэж боддгийн гэдгээ би ярья. Монголын үндэсний их сургууль одоо манай сургууль багш нь бол юу гэж боддог вэ гэхээр бид нар бол бус сургуулаас илүү бид нар оюутнуудаа одоо сургалт явуулах анги танхимудаар бол үнэхээр боломжтой байна. Үнэхээр Монголд байгаа урлагийн аль сургуулийн өмнө би бол нүүр бардам хэлнэ. Манай сургуульд бол хүүхдүүдийг сургая гэсэн анги танхимуд бол зөндөө байна. Сайхан. Одоо ингээл бусад сургуулиуд чинь ангиа булаацалдаад анги олдохгүй те коридортой ингээл коридортойч багтахгүй ингэж хагаад манай хүүхдүүд сурал гэсэн хүсэл нь байвал аль ч ангид үнэхээр ороод хичээлэхэд бол манайх бол аль сургууль байхгүй тийм сайхан танхимуд байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт олон жил урлагт Монголын ард түмнийхээ өмнө урлагт ажилласан ийм сайхан уран бүтээлчд манай сургуульд бол байна. Тэгээд энэ уран бүтээлчд багш нарын хамгийн сайхан давуу тал нь зүрийн багшийн л бодол, миний бодол шүү. Тэдгээр багш маань давхар ажил хийдгүү яг оюутнуудад өөрийн гэсэн цагаа төвлөрч зориулдаг. Тэрүүгээрээ би бол багш нартаа баярлаж явдаг, бахархаж явдаг. Би чинь Монголын үндэсний их сургуулийн урлагийн сургуулийг сая нэг 3 жил хөтөлбөрийн багийн ахлагчаар ажиллалаа.
Тэгээд тэднийг ингээ харчаад би бол тэгж л бахархдаг, баярлдаг. Давхар ажил хийгээд яг хөө амьдрал юм чинь давхар ажил хийн л дээ. Би тэгтээ тэр хүмүүсийг тэгээгүй шүү, зүгээр азтай хүүхд юм аа та нар. Багш нар чинь та нарыг хизээж зориод ирэхэд яг л сургууль дээрээ л байж идэг. Тийм бидтэй гэж асуухаар үнэн багшаа гэдэг байхгүй. Тийм учраас та нар бидраас юу авч болохоор тэрнийг л аваадах. Багшаас нь чамд юу эрэхтэй вэ л аваадах гэд за та бахархдаг. Манай багш нар бол тийм байна гэд. За тэгээд багш нараа яриад байгаа нь юу вэ гэхээр их сайхан хамт олонтой ажиллаж байна. Түрэн багш нь хэлсэн урлагт олон жил урлагийн тогоонд явцсан тий хүнтэй харилцаад үзсэн илүү дутуу гэж харахаа болцсон тий нэг амьдралын нүдний хор сэтгэлийн хорн гарцсан тийм сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа бахархдаг тэрүүгээр онцлог. Тэгэхээр манай сургуулийн давуу тал нь хүүхэд болгонтой тулж ажиллах маш өндөр боломжтой гэсэн үг байхгүй. Хүртээмжтэй. Яг тэгэхээр манайх ч одоо урлагийн сургуулиуд дотроос хамгийн сүүлд байгуулагдсан урлагийн сургууль байгаа юм. Тэгэхээр отхон сургууль. Тэгэхээр соёл урлагийн их сургууль, CT их сургууль шиг маш олон тооны оюутан бол байхгүй. Цөөхөн тооны оюутан байгаа. Тэгэхээр тэр болгонтой багш нарын хурж ажиллах боломж нь их байгаа байхгүй. Тэгэхээр азтай л хөгтөд байгаа юм. Бид нар манай үндэсний их сургууль нодлон бид нар анхныхаа төгсөгчдийг гаргасан. Тэгээд төгсөгчдөө яг ингээд диплом гардуулаад дипломын зүгээ тайзан дээр ингээд янжин там бурхнаа залаад бид нар ингээд бурхныхаа хөргийг залаад ингээд хүүхдүүдээ сайхан ингээд хүслийн шивнүүлээд ингээд зогсож хахад төмөр уягш маань хэлж ирсэн. Ингээд бид нар бүтэн боллоо штэ гэд. 1 2 3 4-р курстэй. Бүтэн боллоо штэ. Гэт би эндээ баяр хүргэжсэн. Тэгэхээр төгсөгчдөө бэлдээд авцсан. Тэгээ яг хөө зөв тэр хооронд чинь ингээд бас нөгөө урлагийн бас сургуулиуд чинь нэг анги алгасаад нэг ангинд жоохон байхгүй байжснаа дараагийн анги ч юм уу юм юмнууд байсан юм байл л дээ. Тэгэнгүүт манайх чинь 4 анги дөрүүлээ шүү дээ. Эн чинь бүтэн болчлоо шүү дээ. Одоо бид нэр бүтэн болчлоо гэд төмөр ийг өгш маань тэр хэлж ийсэн үг ингээл бүр намайг бол үнэхээр огшоожсэн. Чин бид нар байсан шүү дээ. Энийг чин бид нар хийсэн шүү дээ гэл ингээл бахархчихлаа дотроо. Чимээгүй хүн шиг. Баян. Би зүгээр одоо ингээ Монгол багш нар зөвхөн жүжигчний ангич гэлтггүй шүү. Зүгээр одоо ингээл 10 жилд байсан. За би өөр бусад их сургууль мэдэхгүй. Зүгээр би ингээд багшаа урд сурчаад ирсэн шүү дээ. Яг маркетинг чиглэлээр те. Би яг ирчээ тэгээ та нартай уулзсан. Яг тэр үед би юу яасан бэ гэхээр би нөгөө нэг зөвхөн одоо хятадд бол би юм байсан байхгүй. Зөвхөн би л сурахгүй бол би энэ маркетингийн чиглэл би энэ маркетинг гэж юу вэ гэдгийг л би өөрөө л өөрийгөө дайчилж ойлгохгүй л хинж миний араас явахгүй юм байна тэ. Би л өөрөө номыг уншаад би тэрнээс намайг гэртээ таслаад унтчихин уу тэнд би өчтөр 2 пив уугаад тэнд амарсан байна уу хинж над руу залахгүй манай багш залахгүй манай сургуульч залахгүй тэ. Би өөрөө л очих хэвээр тэ. Тэгээ би одоо л би боддог байхгүй яа намайг хичээл тасалж байгаа 10 жилийн багш гэл намайг бизнес чигтэл аваагаар ямар хэцүү ядаргаатай юм бэ гэж боддог байсан чинь тэнд хинж залахгүй хүн өөрөө л хичээгээд ирэнгүүт оо манай багш нар тэгтээ хүний төлөө хүүхдийн төлөө байдаг байсан юм шүү гэж бодсон байхгүй яг тийм. Тэг хятад ч нөгөө нэг ажил олдгоо оюутан ажил их болдгоо. Тэг би ч нөгөө нэг шүн мөндөө баарны 0 мол угаана. Тэг тэгж мөнгө төгрөг олно те. Би ч бас ядж хахад муугаа мэдхгүй тамхи татан тамхиныхаа мөнгөийг олох гээд шүү дээ. Өдөр хоолныхаа мөнгө олно. Тэнгүүд тиймэрхүү ажил ингээ хийгээл явж байгаа яг тийм боддог л. Тийм болохоор яг тэгээд ирэхээр хүн за би ер нь л өөрөө л юм мэдээд очихгүй бол болохгүй мэнэ гэж бодчих. Тэгэхээр одоо тэгэхээр бидний буруу юу? Энэ багшаа одоо энэ систем ингээ явлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нь яаж одоо хүүхдүүдтэй энэ хорших хэвээр бас яг буруу гэхээр энэ багшийн буруу юм уу зөв юм уу би бол сайн мэдэхгүй. Нөгөө манай Монгол ингээл ээж нар бүгдээрээ хүүхдүүдтэйгээ байгаа юм шиг л адилхан нөгөө яг өөрийнхөө төрсөн хүүхд шиг л адилхан хандаад идэх те. Бүх багш нар бол тэгдэг л х те. Түнгүүд нөгөө нэг хүүхдүүд нь яадаг юм давардаг юм уу за тэрийг сайн мэдэхгүй байна те. Давардаг байхгүй. Тэгтэл би боддгийн заста худлаа шүү. Дараа нь дахиад чамаг заста ийм юм дээр чи заста тоохгүй чи гэл гэсэн мөртлөө тэгэл эргээл нөгөө за та хөрхөдөө Монголын амьдрал ямар байгаа вэ? Энэ маань ингэж хүдэг л ял бүр амар инээдтэй манай нэг оюутан зэрэгт явах гад. Ихтэй багш дээр бүр чи тэр юу хийгээ явж байна гэл бүр хоорондоо ярьдэн штэ. Одоо юу хийгээ явж исэн болоо багшаа хоёлаа. Яг ч гэсэн болоо. Авч үлдэх гэж цэргийн анги дээр нь очоо заяо. Бүр тэр нөгөө тэг чин
бид нар нэг бүтэн жүжиг гаргацсан байсан. Тэгээ нөгөө хүмүүс маань бас нэлээд том дүртэй байсан. Тэгээ очоо тэр ангийнх нь удирдлагын ч гэсэн айгүй өрхөн багш нар нэрчлээ гэсэн чи бид хоёрыг хүлээж аваад тэгээ тэр нэг том бодох хурандаа мурандаа байсан уу. Тэрнтэй н очоо гуйгаад гэсэн чи тэр хурандаа бид хоёрыг айгүй их өрөвдсөн баг. Яриулж ирсэн аа. Эх орноо хамгаална гэдэг бол уучлаарай та нарын над ярьж байгаа шал өөр юм аа. Та нарын сэтгэлийг чинь ойлголоо. Тэгэхдээ эх орны цэрэг болоод энд байж байгаа хүүхдийг эх орноо хамгаалах гэдэг эх орн дуудаж байна. Ямар ч аргагүй гот гин. За эх орноос том юм гэж нэрэж юу явах вэ гэдэг би юу хийчихвэ гэдэг чинь юу хийж явж байгаа гэдэг. Юу хийж яваа болоо энэ тэгэл гарч ирсэн заяа. Тэгээд өшөө зөндөө юмнууд байгаа. Тэгэл энэ мэтчлийн юмнуудаа бодхолоор зарим нэг хүүхд ингээл нөгөө боломжтой байж идэл чинь сурахгүй нөгөө залхуугаасаа ч юм уу эсвэл бас нөгөө ажил хийх гэж юм ингээл сургуулаас гарчих гээд идэг. Тэгэл зууралдаал нөгөө ажиллаж байгаа газар нь хүртэл очиж штэ. За харлаа багш наад хүнд чинь хилээд өгöd хөө 30 минутын өмнө гаргаж игээ хилээд өгье гэл ингээл явж байгаа юм. Тэгэл заримдаа боддог шүү дээ. Би ч одоо төрсөн хүүхдтэй яаж яваа вэ? Төмний хүүхдийн төлөө би яг зөв юм хийгээд нөө буруу юм хийгээд нөө. Энэ гэхдээ багш тийм яг бас яг сэтгэл нь үнэхээр сайхансан. Яг 100% зүгүүл мөн үү биш биднээс бодох ёстой шүү тийм. Харин тийм тий. Би бүр ингэжсэн. Манад философи хичээл ордог гэсэн юм. Лүв Шамбэ гэдэг манад яг философи ордог багш ус. Би бүр тэрийг амар санддаг байхгүй. Одоо яг тэр философи хичээл төр болохоор би болох нь миний мэрэгжлийн захирлаа яг дижитал маркетер биш тий. Миний болохоор компанид IPO-га босгодог төсөл гаргахын тулд би нөгөө нэг шууд хэрэглэгчтэй харьцдаг мэрэгжил байсан байхгүй. Ер нь бол маркетинг сэтгэл зүйч гэдэг мэрэгжилтэй. Компанид хөрөнгө оруулалт молт хийдэг. Одоо манай Монголын сургуульд бол тийм мэрэгжил бэлддэг сургууль байдаг юм байна. Тийм мэрэгжилтэй болох гэж ирж үзээд философи хичээлээ суун. Багш нь ингээ юм ярихаар надад сонсогдохгүй байсан байхгүй юу? Тэгээд та жоохон чанга ярьж болох уу гэд хэлсэн чинь намайг чи өөрөө ирээд миний хажууд суугаад сонсохгүй бол гар гэж байгаа байхгүй. Тийм ээ надад аягүй зүг. Энэ бас ингээд ботход би тэр үйл олон ингээд хүн харьцуулаад юм лээ. Одоо Монгол багш нар байсан бол чи за энэ нэг юм одоо за би жоохон чангал яриад та гэл чангал ярьж байгаа. Яг хүний төлөө гэж яваад байгаа юм шиг юм чиг боловч эцэст нь бас хоролцсон л байгаа байхгүй юу? Тий над яриаг чинь сонсоход заримдаа ч бас боддtiin бид нар арай л хүүхдүүдээ зөөлөн хандаад энэ гэж боддtiin. Тэгээ би ч өөрөө угаасаа бас нэг жоохон тийм зөөлөвтөр хүн шүү дээ. Тэгээ яадаг вэ гэхээр хатуу бай гэхээр нийгэм маань ямар байгаа вэ гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирээд идэг болохоор тэгэл миний л хүүхдүүдээ яг л миний хүүч одоо 3 дугаар курс төгсөх гэж байгаа. Бас л тэгэл ёо миний хүүч гэсэнтэй бас ингээл явж байгаа шүү дээ гэж бодхолоор тэгээд тэгтээ ингээл зарим нэг одоо найзынхаа хүүхдүүд ч юм уу ингээл сонсоход хатуу багш нар байна амар гүйлгдэг те араасаа амар гүйлгдэг амар ингэж чангалдаг. Тэгэл эцээ ер нь бол тэр хүүхдэл юм сурсан байх. Яг үнэн шүү тийм. Тийм яг үнэн. Тэгэл одоо нөгөө эхлээл тэгэлгүйгээд идэг ус одоо ингээд нэг олон жил бас нэг овоо хэдэн жил багшлаад ирэхлээр чинь за бас ингэж толгойг нь нийлж ингэж бас одоо жоохон хүүхдийг угдж байгаа юм шиг те ингэж бас болдог юм байна. Ээж нар багш нар те нөгөө онгой байдаг шүү дээ. Ээж би эхнэрээсээ салчлаа гэсэн чи тэр ягваа чи хоол идсэн юм уу гэдэг шиг те. Манай Монгол ээж нар яг тийм шүү те. Тэгээ тэр нь ягваа чи хоол идсэн юм уу гэж асуудаг шүү те. Тэгээд нэг бас нэг ийм гоё юм ажиглагдсан. Тэгэхээр би ганцаараа багшлаагүй шүү дээ. Би чи хамт олонтойгоо багшилж байгаа шүү дээ. Тэгэнгუთ яадаг вэ гэхээр нэг нь жоохон чанга байхад нэг нөгөө чангаын жоохон зөөлөд. Өгөхлөр манай монгол хүмүүс чи ер нь яг бие даах чадвар нь мундаг юм шиг мөртлөө ер нь яг ингээд тал шигээ гоё сэтгэдэг штеп ингээд наалгар тий налаагаал ингээд байж идэг тий ямар сэндэ нөгөө монгол мэдгүй одоо энэ хаанахын зүрд зүгч. За би хадварах гэж байгаа юм байли. Тэрэн шиг үгүй тэгээ ингэдэг байхгүй юу? Тэгэн гот за багшаа таа чангална шүү. Гингуудаа би орж ирээд жоохон зөөллөх ч юм уу тий би чангарсан юм дээр нөгөө багш маань орж ирээд нэг тийм нөгөө нэг хүүхдүүд чинь ингэдэг аюу тийм одооны хүүхдүүд ингээд нөгөө бидний үед чинь ингээд болохгүй ингэх тусам тэгвэл би болгондоо гэдэг шар байдаг гэсэн. Тэгсэн чинь болохгүй ингээд хэлчих юм бол багш болохгүй ингээд хэлсэн юм чинь энэ надад дургу байгаа юм чинь гэж бодчихдаг аюу тэр нэг хэцүү. Юмны нэг донжиг олох гэж нэг юм айх тэр юм байна. Тэгээ бодчихно. Тэгээ бүр тэр чигээрээ ингээд уруудчихна. Нэг жоохон ингээд нэг юм үзүүлээд нэг жоохон хатуужуул ихлээр бүр тэр чигээр урдчихна. Тэгэхээр тэгж хайж болохгүй нэг нь за чи одоо ороод наад дээр нэг жоохон ингээд хэлчих гээд ингээд
багш нар бас хоорондын хамтын ажиллагаа бас аягүй чухал байд юм байна гэдгийг бол биеэрээ мэдэрч яваад туулж явал багш байна да гэдэг. Бас нэг аягүй чухал сурсан систем нь болохоор яг нөгөө нэг хүнтэй ярилцах бол одоо тэр нь уулзч зүгээр ярилцах одоо яг энэ бүр системцс хичээл гэдэг байхгүй та. Тэнгүүд тэнд ингээ хүүхдүүдийн төвшин ингээ тодорхойлдог та. Би хятадтай. Тэнгүүд одоо ер нь л нэг юм байт юм л хүний яриаг амар сайн ойлгож байгаа юм шиг дүр хэсгэж сонсдог юм байдаг. Бас хүн юм ярьж ангад тэрэнд зөвхөн хариулт дотроо бэлдээд сонсдог юм байдаг. Бүр яг энэ болгоны араас супер болохын супер болсон хүмүүс нь ямар байдаг вэ гэхээр хүний яриаг ойлгох гэж өөрөө дотроо хичээд сонсдог хүн л хамгийн супер болж байгаа. Тэнгүүд би зүгээр л хүн ингээ юм ярьж дотор нь хариултаа бэлдээ байждаг л хүн байсан байгаа байхгүй. Тэнгүүд энэ бас ингээ даалгамуудыг хийгээд одоо би яг бас л тэгж сонсож байна л да яг үндэ би бас хүний яриг ойлгох гэж сонсож чадахгүй байна яг үндэ тий. Бас ингээ дотроо ингээ хариултаа бэлдэж чинь энэ захирал юм хэлэнгүүд би өөрийгөө өмгөөлөхгүй ингээ чинь тий. Энэ чадварууд гэдэг маш чухал юм байна. Иймэрхүү зүйлсийг бол бас яг тэнд сурсан шүү тийм болохоор та бас багшаа тэгээд хүүхдүүдтэй манай Монгол багш нар ч гэсэн ер нь жоохон бүх хүүхдүүдийг өөрийнхөө төрсөн үгдээ ч гэсэн ер нь манай жоохон хай ер нь л тий. Хай тий. Манай нөхөр их олон юм дээр л хэлдэг юм дөө. Их олон тийм нэвтрүүлэгт ч хэлжсэн өөрөө ч гэсэн гэртээ хэлдэг. Ер нь жоохон хатуу юмд яг өлсгөж үзүүлэх, дааруулж үзүүлэх тий. Гэт ингээд жоохон хатуу юм сургана гэдэг бол тэр хүүхдийг хорлоод байгаа юм биш ээ. Саран гэрлээ. Тэр хүүхдийг хүмүүжүүлээд байгаа юм. Тэр хүүхдийг тэсвэртэй болгоод байгаа юм. Одоо нөгөө үлдэх тийм юу шанцтай болгоод байгаа юм. Энэ чухал шүү гэл надад бас айгүй сайхан зөвлөгөө өгнө. Би чи ирээд ярина шүү. Ингээ нэг хүүхд ингэсэн чи ингэж ингэн гут чинь чи тэрэн дээр ингэж хариулсан юм уу? Тэгвэл ингэж хариулах байсан юм аа гэх жишээний бас сайхан зөвлөгөө өгнө. Тэгээ бас цаг боломжинд та гарахлаар бас хүүхдүүдээ хантайгаа бас яриагийн сонсоосоо эндээс бас нэг ч гэсэн хэрэгтэй болоод аваасаа гэж бодоод бас уулзуулдаг. Ер нь бол би хүүхдүүдэд тийм нэг юм ганцхан энэ мэрэгчлэр ч биш те бас нэг амьдралд нэг амжилт гаргацсан хүн зөв яваа хүмүүсийн үгийг сонсох юмсан гэж бас хичээж явдаг. Тэр талаараа ч гэсэн бас очиж уулзаж гуйж төвшөөрүүлж явдаг тий. Сайхан хүмүүс бол гоё штэ. Тэгё гэд ингээд оюутнуудад ярьж өгөө, оюутнуудад төвшөөрж өгөө гэд ингээд тэгж өгөө гэд ингээд ирдэг. Тэр нь бас их гоё талархуу штэ. Би ганцаараа л заагаад ингэж байсан. Надаас гоё хүмүүс дөндөө байж штэ. Тэр болгоныг шавьдаа сонсгочих гэсэн гэж боддгоо штэ. Тэгэл чадлаараа л бас уулзуулаад учруулаад явдаг. Ялангуяа энэ насн дээр бол хамгийн зөв шүү сонсох нь л та. Бид нар зүгээр отоол би бол баг хүний 30 хүртлээр баг сонсогч явах хэрэгтэй юм шүү. Зөв. Тэ бүр яг сонсогч л тэгээд сонсож байгаа мэдээлэлүүдээ англи сурах те өөртөө наад сурахыг 30 хүртлээр ер нь тэгж явах хэрэгтэй юм шүү. Бас чадахгүй нөө яг энэ бол нэг амар их сурах гад бичиж тэмдэглэсэн хүртлээр чадахгүй л байна. Тэр нөгөө амар сонсогч биш шүү зүгээр тийм байгаасай л гэж байгаа шүү те. Тийм байвал их чухал аа. Тийм их чухал юм байлаа те. Ядаж тийм байхыг хичээх орлого нь маш чухал шүү те. Тэг би ч багш нас яг наад өгч өөр дээрээ цаа ингэж хамаг ярьж хат бодож л байна л да. Тэгэн гот нөгөө нэгдүгürt би ч өөр урлагийн хүн байгаа, сэтгэлийн хөөрөлх өндөртэй хүн байгаа. Тэгээд яг чиний ярьж байгаа юм чинь би хизээнээс эхлээд яг ингээ бодхолоор жоохон насахаад ирэнгут чинь юм жоохон ойлгоод ирэхлээр ингээд сонсох ингэж сэтгэлээс нөгөө багш болцсны нэг гоё нэг юм чинь ойлгохоо тий. Сэтгэлээсээ тэр хүн юу ярьж байгааг сэтгэлээсээ ойлгож сонсох гээд ингээд ирэхлээр угаасаа наад өгөгдөл чинь хүнд суудаг юм бэл. Юу ярьж байгаа юм бол гэд ингээд хэрэггүй ч байсан гэсэн одоо чамд хэрэггүй байлаа гэхэд тэр хүнийг хүндэтгээд юм уу те тэр хүнийг ойлгох гээд ингээд сэтгэлээсээ ингээд сонсоод суухлаар наад чадвар чинь хөгжиж идэг. Тэгэлгүй. Сатаарах юм байхгүй гэдэг чинь. Ядаж харц маань үнэн байгаасаа гэт тийм ээ. За тэгээ багш. Энэ нь бол хоёулын цаг бүр ер нь дуусчих шүү. Энэ ингээ яг ярингууд амар ингээ хурдан дуусчих тээ. Чи надад их л зүгээр юм яриулчлаа. За баярлалаа сайхан байна. Багш ч гэсэн ингээ яриад суухад сайхан байна. Би тэгээд чамааг нөгөө ороод өгөөч ээ гэх. Тэгэхээр чин танаа нэвтрүүлгээс бас ганц нэгийг үтсэн. Тэгээд тэр их гой нөгөө нэг богинохын юмнууд нь бол яг хүнд хэрэгтэй бас нэг сонсоод те өөртөө бас бодцохоор тийм гоё сайхан сургамжтай сайхан тийм бодууштай үг хэлдэм бэлээ би үртэл нэрээ тийм биш нэрээ тэгдэм байх тийм штэ нэрээ гэл ингээл сонсож исэн тэгээд би бас чамд их баярлж байна
ийм сайхан нэвтрүүлэг хийгээд хүмүүс бас тий энэ гоё амьдралын туршлагаас тий сайн сайхан үг, сайн сайхан юмны сонсгоод ингээд сууж агаад бахарх чинь баярлж чинь. Хоёлаа нэг улс төр яриад ч яг хөө хоёлаа угаасаа яг хөө тэгтээ бас энэ оролцоотой багч чухал юм тэрийг бол дараа яриа тий. Багш ер нь төгсгөл би нэг хүн болгоноос л асуу тийм. Ярилцсан. Одоо та ярилцсан. Та одоо манай нэг 60 дахь бараг зочин болж байгаа шүү. Аа за. Хөтлөгч асууж амжаагүй эсвэл би ингээ таныг анх уурж яхад за би хэрвээ орвол нэг иймэрхүү юм хэлчих юмсан. Эсвэл хөтлөгч асууж амжаагүй ч юм уу тийм болохоор яг SB подкастын төгсгөлийн хэсгийг манайх зочиндоо үлдээдэг байгаа. Тэгээд хоёлаа подкаст өндөрлөө. За. Яг нөгөө хилчгийн сан гэсэн юм уу зөндөөл байна л да. Тийм тэгэл нөгөө бид нар шавнартаа хилдэг гэл одоо багш болгоны л хилдэг. Хүн байх гэдэг нэг том юмнаас эхэлдэг юм аа. Маш жижиг юмнаас эхэлдэг шүү. Тэрэн дээр хамгийн чухал юм хүний сэтгэл гэж байдгийг шүү. Сэтгэлээс л бүх юм шалтгаална гэж би бол боддог. Би сэтгэлээ ямар өнгөөр хөглөнө? Яг тэр өөрийгөө хөглсөн тэр өнгөөр л ертөнцийг харж байгаа юм чинь. Тэгэхээр сэтгэлээ дандаа гэрэл хэцүү байсан ч гэсэндээ таалагдахгүй байсан ч гэсэндээ дотроосоо дандаа зүв бодож хүлээцтэй байж тий хүлээцтэй гэхлээр л намайг дээрлэхэд тахтан заа биш тий. За яах вэ? Өнөөдөр би энэ хүнээс ийм үг сонслоо гэд надаа юу би тэглээ гэд надаас юу өөрчлөгдөв тий. Энэ хүнд би бол тэгж сонсдیں۔ Энэ хүнд өнөөдөр хэцүү өдөр байсан байлгүй дээ. Муухай өдөр байсан байлгүй дээ. Гэт тэр нэг жоохон хугацааг төвчээд өнгөрцөн байхад надад сэтгэл дамар тэр хүнд ч гэсэндээ нэмж би дээрээс нь муухай болгоогүй учраас тэр өдөр нь бас жоохон ч гэсэн гэрэл гэгээтэй байдаг баг. Тэгэхээр сэтгэлээ дандаа зөв хөглж аваарай л гэж хэлээ. Тэгээ энэ маш зөв шүү. Би бас энэ дээр за энийг ярил та амар удаан болно. Би бас нэг яг нь ярьчмаар л за юу үргэлж ингээд зөв юм бодож санаж те явах юм бол нөгөө монголчуудын үг байдаг шүү дээ. Санаж явал хүрнэ, сажилж явал бүтнэ гэдэг шиг те. Тийм санаа сайн бол заяасан гэж одоо бүр айгүй тохирох үг ш. Маш их тохирох үг шүү дээ. Ухаанаар нотолчихсан юм байл те. Хүн яг энэ нөгөө нэг оюуны хүн тархины квант албартаа энийг үрж идэг шүү. Тийм болохоор яг толгоондоо юу бодож ийн чиний ирээдүйн амьдрал тийм л байна. Тийм болохоор манайхаа зөвл юмыг бодоорой. Үзэгчд рүүгээ ярихдаа зангахгүй хоёлоо яг нэг багш нар чинь дээ. Жижиггүйгээр за багш уучлаарай. Тэгээ зөв юмыг бодоорой манайхаа. За ингээд өндөрлж явах шиг үүн ганц цагийн хугацаа чинь ингээ маш хурдан байт юм байна. Тийм байна. Хурдан байдаг юм байна. Өшөө яриул зөндөөл юм байна тий. Надад бас ярмаар зөндөөл. Ярмаар надад ч гэсэн ярмаар сэдв зөндөөл байна. Тэгээд ямар ч гэсэн сайхан хөрөлдлөө. Яг ам алж эхэлж байгаа юм байна тий. За энэ багш манай бэлэг байгаа. За. Энэ нөө SB брендинг гарын бэлгнүүд байна. Энэ бас нөө яг эмгтэй одоо чинь энэ болохоор захирлаа нөө харбин бивний яг эмгтэйчүүд юу уул маш тохиромжтой та гэртээ яриад дууж үзээрэй. Limited edition төрөл нь байгаа. За энд бас амттангууд байна. Энэ нүүнэг бас яг манай комбодтой адилхан сахаргүй мандарины жуус байгаа. Энэ дараа нөө цэцэг хүсэлтийг самаа хийж тэмэлээ хүмүүс шилэн савлахад болохоор. За энэ бас яг өнөөдрийн хоёлын гүзээлсний компот энд байна. За доолоо жигнэмэг юу доолоо хатаамал долоогон жимс байна. За макрон жигнэмэг байна. Хөөсөн чихэр байна. За энэ бас өнөөдрийн гарын бэлгэнд багтсан байна. Тэгэд энэ бас уутаа би одоо яг өглөө болох нөгөө талхсуундаа гардаг уутнаагаараа гэж зочдтой өгтээ. За баярлалаа. Ийм гоё. Оо ямар гоё юм бэ. За тэгээд энэ бэлэг маш их таалагдж байна. Ягаад гэвэл ер нь сүүлийн үед багш нь эмнээс хол тийм ээ. Эрүүл урт удаан аз жаргалтай. Ер нь хүн эрүүл байна гэдэг чинь хамгийн аз жаргал байгаа шүү дээ. Эрүүл хүн мянган мөрөөдөлтөө, өвчтөе хүн ганцхан мөрөөдөлтөө ерөөсөө л эрүүл болохсон гэдэгтэй. Тэгэхээр сүүлийн үед багш нь энэ сахарын хэрэглэнээс маш их татгалзаж байгаа. Угаасаа ч би нэг сахартай юм нэх иддэг л дээ. Тэгтэл тэгсэн мөртлөө сахарын хэрэглээг бас их нэлээд өөртөө бас тийм хяналттай байгаа. Тэгээд маш таалагдж байна. Тэгээд бүгдийг багш нь хэрэглэнэ. За. Үнэхээр би өөрт хэрэглэгдэх сайхан бүтээгдэхүүнүүд өгсөнд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа, оруулж ирж байгаа одоо бизнесмэнүүд гэх үү юу? Ивент гэж нэртэй баярлалаа. За тэгээд SB подкастын 2 дугаар төлөвийн 46 дахь дугаар энэ үрд өндөрлөө. Тэгээд та бүхэн бас баасан гарыг ая тухтай сайхан өнгөрүүлээрэ маргааш нөгөөдөр амралтын өдрөөрөө манай гоё амраараас уран дулаан цаг ирсэн байна. Салхинд гараараа, ууланд гараараа гоё яваарай. Баярлалаа.